iPhone гар утас яагаад Activation Locked болдог талаарх товчхон тайлбар өгье. За тухайн утаснаас эзэн нь iCloud юм уу Apple ID-гээ гаргаагүй тохиолдолд тухайн утсыг форматлах, restore хийх гэж оролдох юм бол энэ утас Activation Locked болдог. За Activation Locked болж байна гэдэг чинь хамгаалах систем нь ассан гэж ойлгож байна. За хоёр дахь тохиолдол болохоор Find Me гэж байдаг. За Find Me нь болохоор тухайн утсыг алдсан тохиолдолд илрүүлэх зорилттой. Хэрвээ Find Me тохиргоо нь асаалттай тохиолдолд та тухайн утсыг форматлах, restore хийх, ямар нэгэн үйлдэл хийх гэж оролдох юм бол энэ Activation Locked болдог. За нэг ёсондоо Activation Locked гэдэг нь тухайн утасны хамгаалах үйлдлийн систем гэж ойлгож байна. Тэгэхээр Apple ID болон нууц бүгэ мэдэхгүй байх юм бол тухайн утас руу нэвтрэх боломжгүй гэсэн үг. Тухайн утасны Find Me хэрвээ унтраастай тохиолдолд Activation Locked-ыг тайлж болдог. За тэгээ энэ хүн мэдээлэл таалагдсан бол дараагийн бичлэгээр уулзцгаая.